Азийн хөгжлийн банкны зээлийн хилцээрийг зарчмын хувьд бол дэмжиж байгаа. Бид тулгамдсан асуудлаа шийдвэрлэх шаардлагатай. Ялангуяа онцгой гамшиг, эрүүл мэндийн яаралтай тусламж. За энэ дотроо бас боловсролыг онцолж бас үг хэлье гэж бодлоо. Азийн хөгжлийн банкны зээлийн хилцээрийн хүрээнд 32 сургууль 9 цэцэрлэг барихаар тусгасан байгаа. За энэ сургууль цэцэрлэгийг барихдаа стандартыг яг хангуулаасай гэж хүсэж байна. 2019 оны 5 сарын 30-ны өдөр Улсын их хурал ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэлд үйлчилгээний тухай хуулийг баталсан байдаг. За энэ хууль нь 20 оны 9-р сарын 1-ний өдрөөс дагаж эхлэн дагаж мөрднөө гэсэн ийм заалттай 21 оны 9 сарын 1-ний өдрөөс ахлах дунд сургуулиудыг бас үдийн хоолоор хангах заалт бас хүчин төгөлдөр эхлэнэ гэсэн юм тусгайлсан заалттай Монгол Улсын их хурлын дарга Зандаж Чатар гэсэн гарын үсгтэй ийм хууль байгаа. Монгол улсад хамгийн хэрэгжихгүй байгаа хуулиудын бас нэг. Тухайд мөнх оргил гишүүн ахлаж энэхүү хуулийг батлуулж исэн. За учрал дарга маань ч гэсэн тухайд Улсын их хурлын гишүүн байсан. Тэгэд энэ 20 оноос хойш энэ хууль батлагдсанаас хойш нийт хэдэн сургууль ашиглалтанд орсон болоо. Улсын төсвөөр хичнээн сургууль барьж байгуулсан бэ. Эдгээр сургуулиудад яг энэ заагдсан үдийн хоолоор хангах стандартын галтойгоо техник тоног төхөөрөмж хангагдсан байсан үгүй юу гэдгийг асуумаар байна. Ер нь стандарт байдığım уу байдаггүй юм. Энэ сургуулиудад үдийн хоолоор хангадаг байх энэ зарчмыг бий болгох энэ хуулийг биелүүлэх энэ орчныг бий болгоход яг хэн хариуцж ийнэ вэ гэдг нь ердөөсөө тодорхой биш байгаад байна. Барилгын хөгжлийн яам зураг төсөв тэзүүгийг батлаж өгдөг тийм үү? Стандартыг болохоор стандарт хэмжил зүйн газар батлаж өгдөг. За төсвийн бол тэгээ сангийн яам барьж боодог, боловсролын яам бол төсвөө оруулдаг, улсын их хурлын гишүүд баталж өгдөг. Гэтэл яг энэ хууль батлагдсанаас хойш үдийн хоолоор хангах боломжтой сургуулиуд баригдаж чадж гэнэ үгүй юу гэдгийг л бид нар бас өнөөдөр ярих ёстой байгаамаа. Тэгэхээр нэгэнтээ бид нар бүр зээл аваад тэгээд сургуулиудыг барих гэж байгаа юм бол ядаж энэ шинээр барих сургуулиуд энэ стандартаа хангадаг байгаасаа гэдгийг тусгайлж бүр энэ протоколд тусгаж хэлмээр байгаа. Тэгээд яг энэ асуудлыг засгийн газрын төвшөнд яг хинэн хариуцаж аль албан газрын аль гарын үсэг зурдаг аль газар нь хариуцах вэ гэдгийг бол бас сонирхоод байгаа юм аа. Жишээлбэл 20 оноос хойш орсон энэ сургуулиудыг орхиё. За өнөөдрөөс хойш 26 онд баригдах сургуулиуд дээр стандартын яг галтойгоо байхгүй сургуулиуд ашиглалтанд орох юм бол хэн хариуцлага хүлээх вэ гэдгийг бас асуумаар байгаа байхгүй. Стандартаа мөрдүүлж чадаагүй ганхүйгүй боловсролын яам уу? Үүнийг батлаж өгсөн улсын их хурлын гишүүд үү? Тэгэхээр энэ дээр бас анхаарч өгөхгүй бол болохгүй. Тэгээд бас нэг асуудлыг захиж хэлмээр байгаа. За бид нар ингээд төсөл зээл хөтөлбөр гэж хэрэгжүүлээд байна. Гэтэл мөнгөндөө бас маш хайн хандж байна. Дотоодын зөвлөх сонгож шалгаруулах тендер зарлагдаж 88 өдөр ажиллах юм байна. 48 мянган $1000 цалин авах юм байна. Тоглоод байгаа юм уу? Өдрийн 2 сая төгрөг. Арай биш үү? За хэн хариулах вэ? За ажлын хэсэг төрийн нарийн бичгийн дарга Бат Жаргал хариулна. 4-р микрофон. Хариу зээх гишүүний асуултанд хариулъя. Бат Жаргал. За гишүүний асуусанчлан 2020 оноос хойш нийт 273 сургууль ашиглалтанд орж үйл ажиллагаа явагдаж байгаа гэсэн ийм статистик тоо байдаг. За өнөөдрийн бидний бас хилцүүлж байгаа энэ зээлийн төслийн бас нэг онцлог нь өмнө нь 2018 оноос хэрэгжиж эхэлсэн энэ ковид цардахлын үед эдийн засгийн хүндрэлийг даван туулахын төсөл эхэлсэн байдаг. Тэр үеэс 2 удаагийн санхүүжилт Азийн хөгжлийн банкны зээлээр санхүүжээд 50 сая болон 15 сая долларын санхүүжилтээр
дандаа сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд ажиллаад одоо 2 дахь нэмэлт нь хилцүүлж байгаа. Тэгэхээр өмнө нь одоо энэ Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр баригдсан болон баригдаж байгаа энэ сургууль цэцэрлэгүүд яг Азийн хөгжлийн банкны өөрийн шаардлага шалгуурын дагуу бас зураг төсвөнд хийгдээд хянагдаад гал тогоо болон зөвхөн гал тогоо биш ер нь бүхий л төрлийн стандарт одоо тэгш хамруулах боловсрал хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан стандарт гэх мэт бүхий л шаардлагуудыг бол одоо бүрэн хангаж ингэж нийцүүлж MNS болон ISO стандартын гол шаардлагыг бол дагуулж байгаа. За энэ жилийн хувьд бас нэг онцлогт одоо төлөвлөгдөж байгаа асуудал бол энэ барилгын стандарт сургууль цэцэрлэгийн барилгын стандарт өөрчлөгдөд нэг хүүхдэд ноогдох талбайн хэмжээ нэмэгдэж бас дагж төсөв төртөг нэмэгдэх бас нэлээд санхүүгийн хувьд бол хүндрэлтэй нөхцөл байдлыг үүссэн учраас бид бас барилга орон сууцлах хот байгуулалтын яамтайгаа бас зөвлөж ажлын хэсэг гарч ажиллаад зарим нэгэн барилгын стандартыг бас нийцүүлж зураг төслийг хийхдээ анхнаас нь зөвхөн 3 давхар 2 давхар хязгаарлахдахгүйгээр бас газрынхаа нөөцөд ашиглаж 4 давхар болгох. За мөн таны саяны хэлсэнчлэн онцгойлон анхаарах ёстой хүүхдийн хоолны үйлчилгээтэй зориулсан тусгайлсан энэ стандартыг бол бүрэн хангуулах арга хэмжээг зураг төсөл дээр анхаарч ажиллаж байгаа. Азийн хөгжлийн банкны үнэлгээ давхар хийгддэг учраас бас энэ бол бас том түлхэж болж байгаа гэж хэлэх байна. За хариулт болсон уу? За ариун заяа гишүүн тодруулъя. Ганхуйг сайд ороод ирсэн байна. Хуйгаа сайд Төсвийн байнгын орооны дарга байхдаа улаан ногоон лаз өргөж байгаа 168 шинэ төсөл хөтөлбөр орууллаа. Тэгээд тэр дотор маш олон сургуулиуд байгаа. Тэгээд тэдгээрийг одоо улсын төсвөөр нэгэнтээ барьж байгаа юм чи яг энэ одоо галтгооны асуудлыг стандартын дагуу одоо барьж заавал одоо оруулах тал дээр бас анхаарч өгөхийг хүсье. Тэгэх юм бол одоо тэр лаазны асуудлыг би дахиж ярихгүй. Стандартаа шинжилье. Яг энэ үдийн хоолны асуудлыг одоо шийдвэрлэе. 19 хонд баталсан хууль одоо хүртэл хэрэгжихгүй байна. Тэгээ магадгүй улсын их хурлын дарга учрал дарагт бас энэ хуультай холбоотой хэрэгжилтийн нэгэнтээ 5 жил болцсон юм чин. 5 жилийн дараа одоо тухайн хуулийн хэрэгжилтийг бас дүгнэх, үнэлгээ хийх ажлын хэсэг байгуулах хэрэгтэй болох бах. Миний хувьд одоо бас эд ажлын хэсгийг ахалж ажиллаж болж байна. Тэгээд нэг дэмжлэг үзүүлээд нэг хүүхдүүдийнхаа төлөө нэг анхаарсан зүйтэй байхаа гэсэн саналтай байна. Ийм саналтай байна.